Сайн байцгаана уу? Бүгдний өдрийн мэндийг хүргэе. Эргээд тавтай морилно. За өнөөдөр би хэд альтай нэг 2 сарын өмнө Америкт хэрхэн бид нэр ирсэн бэ гэдэг бичлэг хийсэн байгаа. Тэр бичлэгний мандор нэг 5-6 хүн ерөө Америкт амьдрах ямар байд юм бэ? Очоод ямар бэрхшээл гарсан бэ? Ажлын байрны тухай бас асуусан байсан. Тэгээд тэр бүх хүмүүстээ зориулаад дээрэс нь Америкт ирэхээр төлөвлөж байгаа хүмүүсээ бол бас хэрэг болж магадгүй гэж бодоод энэ бичлэгийг хийж байна. Энэ бичлэгээ уг нь нөхөртөөгөө хамт сууж аваад хоёулаа хамтдаа байж аваад ярэ гэж айгу урдаан хүлээгээд гэсэн чи ялчгаа маань нөхрийн ажил нь сайн таарч өгөхгүй, цаг нь таарч өгөхгүй. Тэрнээс болоод айгу хурдсан шүү. Хүлээлгэсэн боловчлаарай. За ингэнэ маш хэрэгтэй мэдээлэл байлаа. Аль хотын аль сургуулийг сонгосон бэ? Одоо ямар ажил хийдэг вэ? Анх очоод хэцүү байсан зүйлүүд гинэ. За аль хот гэхээр Virginia International University гэдэг сургуулийг сонгоод ирсэн байгаа. Тэр сургуультаа шууд хэлний бэлтгэлд сураад сурч дуусныхаа дараа мастер сурна гэдэг хоёр урилга зэрэг захиалаад тэгж визэнд орсон байгаа. Тэгснээрээ ер нь бол хэлний бэлтгэлийн виз дангаараа гарахтаа бол айгу магадлал багтаа гэж нөө зурчилж исэн газар маань хэлчихсэн. Тэгээд хэрвээ мастер сурнаа гэж явах юм бол илүү гарах магадлалтай шүү гэж хэлсний үндсэн дээр ингэж хоёулаа ингэ чөөр амар идэм байсан удраа. Тэгж хоёр урилга авч орсон байгаа. Тэгээ тэрнээсээ ч босноо бас виз маань шууд гарсан. За сургуулаа яаж сонгосон бэ гэж. Би яг үндэ би сэтгүүлч мэргэжлэр 2016 онд Монгол Улсын сургуулийг төгссөн. Тэгээд төгсөнгүүтээ ингээ Америк явахаар болсон баа. Тэгээд тэр үедээ яг үргэлжлүүлээд мэргэжлэрээ сурах уу эсвэл өөр мэргэжлэр сурах уу гэж яг үндэ шийдээгүй байсан. Тэгээл нөгөө газраа зурчлалынхаа газар оюунлаг төв гэдэг газар зурчлуулсан гэсэн штэ. Тэр газараа очиж ярилцж агаад public administration чиглэлээр сурья гэж тухайн үедээ шийдээд тэгээд энэ сургуулийг сонгосон байгаа. Тэгсэн чинь айгүй азтай. Яг энэ байгаа Virginia мужид манай нөхрийн хамаатнууд байдаг гэж таарад бид нэр тэгтээ ерөөсөө уулзж байгаагүй. Манай нөхөр багтаа уулзж исэн. Тэгээд ирэх хүмүүс энд ирээд бараг 20 жил болсон. Төхнөөд айгүй мундаг явдаг тийм хүмүүс байж таарсан. Тэгээд таньдаг хүмүүстээрээ ирээд ер нь бол гайгүй байсан байгаа. Тэгээ Америкт хэрвээ сурах байгаа за аяллаа визээр ч гэсэн орж байгаа хүмүүс байх юм бол аль болох таньдаг хүнээ бараадах юм бол эхний ээлжинд таньдаг хүнээ бараадах нь хэцүү юм шиг санагдсан. Яг шууд ташаал танихгүй газар очиод ажиллаж амьдрал байгаа хүмүүс байгаа л да. Гэхдээ арай илүү хэцүү байх гэж би бодсон. Яагаад гэвэл таньдаг хүмүүс ялангуяа хэрвээ хамаатан ч юм байх юм бол бүр сайн. Монголчуудаа бараадах юм бол ядаж ихний ээлжинд хилгүүч гэсэндээ ажил олоод өгчдөг. Би нэгээ ингээд танил талуудаа ашиглаад ажлууд олддог юм байлээ. Би болохоор ирээд ганцаараа ирээд ашгүй тэр хамаатнууд дээр ирээд тэгээд тэднийд нэг айлынд нэг 7 хоног амьдраад дараагийн өөр айлд нь бас нэг 7 хоног амьдраад тэгээ байж байгаа хичээл орох болоод сургууль эхлэхээс өмнө би ч нэг 14 хоногийн өмнө очсон юм да. Ирсэн юм уу? Yeah, sure. Сайн уу гэлээ. Сайн уу. Заас. Сургууль эхлэхээс өмнө 14 хоногийн өмнө нэрээ тэгээд тэр хамаатнуудаараа байж агаад нэг ихч манайда ажил олж өгсөн байгаа. Итали хоолны газар hostess буюу өгтөгчийн ажилд орж илаа. Хэл бол нэг шаарддаггүй тийм ажил байсан. Гэтэ миний хэл би өөрийгөө бас юмдаа 10 жилдээ бас англи хэл гайгүй байсан. Сургуульд ороод гайгүй байсан. Ер нь бол гайгүй ах гэж бодсон чи яг семин дээрээ ингээд ийм орчинд нь ирчгээд өөрөө ямар хэлэхүүг ямар юм мэддгүйг ойлгож авсан байгаа.
Тэгэл айгүй хурдан яриад Америкчууд ч хурдан ярьдаг. Тэгээд дээрэс нь хэллэгүүд нь арай ондоо сонсогдсон. Тэгэл тэр үед яана би одоо яаж амьдрнаа гэж бодлоо. Тэр өнөөдрийн маань виз гарахгүй бол би баг Монголоор буцахаарч байсан баг. Тий. Эжихөө жоохон аярхан байж тхөө. Тэгтээ яванда байгаад сурж исэн болохоор бас арай сонсгол маань нэгдээд тэгээд ажил дээр хүмүүстэй ингээд ярилцаад хүмүүсийг сонсоод бас багаар ингээд ойлголцоод нэгдээд явж исэн. За тэгээ байж байгаа дараа нь тэр ресторанда зөөгч хийгээд тэгээ зөөгчийн ажлыг тэрнээс хойш хийсэн байдгийг. Тэгээд одоо 5 жил зөөгч хийсэн ба штэ. Тэгтээ тэр газараа биш л те. Гарч ороод өөр газар хамгийн сүүлд Америкийн Cheesecake Factory гээд сүүлчийн ресторанд зөөгч хийгээд тэндээ 3 жил ажилласан байгаа. Тэгээ сая түрүүсээр гарцсан. Жирэмсэн болоод хүүхдүүдээ яаж авсан бэ гинэ. Хүүхдүүдээ манай баг хүүхд энд төрсөн Америкт. Том хүү маань намайг энд ирсний дараа 8 сарын дараа 7 сарын дараа визэнд ороод F2 визээр дагалдан визээр ирсэн байгаа. Сургалтын төлбөр хэр байсан бэ гинэ. Сургууль болгоны сургалтын төлбөр өөр, муж болгоны сургалтын төлбөр өөр. Миний ирсэн Virginia International University гэдэг сургуулийн хэлний бэлтгэл ESL-ийн төлбөр семестрийн 2000 гаруй байсан санагдаж байна. Семестр ч одоо 2 сар үгүй 2 сар юм уу? Тиймээс тэрнээс доор ер нь бол үнэтэд орж исэн тухай үедээ. Тэрнээс доош 1500, семестрийн 1500, 1200 гэдэг хэлний сургуулиуд бол зөндөө байдаг энэ хавар. Тэгээд төлбөрөө яасан бэ гэхээр би тэр нөгөө Америкт ирэхээс өмнө Солонгост очиод хар ажил хийгээд 3 сар хар ажил хийгээд мөнгө цуглуулсан гэсэн штэ. Дээрээс нь манай аав надад хадгалсан байсан мөнгө гээд тэр мөнгүүдээр эхний сарын төлбөрөө хийж исэн. Тэгээд хэрвээ ажилд орчих юм бол гайгүй араас нь ингээд төлөөд явах боломжтой байдаг шүү. Дээрээс нь сургуулиудын гоё юм нь сургалтын төлбөрийг хуваагаад 3 удаа ч юм уу сард ингээд хуваагаад төлж явах бас боломж байдаг зарим сургуулиуд. Сая манай найз 1 сард Америкт ирсэн байгаа. Оюулыг төгөөр бас туршлуулад би хэлж өгөөд тэгээд тэгсэн чинь DC-д нэг сургууль, Washington DC-д нэг сургууль, хэлний сургууль бас ирсэн. Тэгсэн чинь тэр сургууль нь болохоор Америкт ирэхээс өмнө, хичээл эхлэхээс өмнө заавал семестрийн төлбөрийг төлсөн байх хэрэгтэй гэдэг төлбөрийг төлөвлүүлж ирүүлсэн байсан. Тэгэхээр бас сургууль болгон өөр байт юм л шүү. Нөхөр хүүхэдтэйгээ зэрэг явах боломжтой болов уу гинэ. Зэрэг шууд визэнд бүгдээ хамт орж болно. Гэхдээ сурч байгаа хүн эсвэл аяллаа визээр орж байгаа хүмүүсийг Монголдо буцаад ирэх шалтгааныг нь элчин хард юм билээ. Хэрвээ та нар шууд гэр бүлээрээ ингээд зэрэг хүүхдтэйгээд бүгдээрээ орчих юм бол Монголд ирэх шалтгаангүй, Монголд ирэх буцаж ирэх баталгаа байхгүй гэдэг үндслээр виза гаргадгүй тохиолдол зөндөө байд юм байл шүү. Тийм болохоор би эхлээд орсон байгаа. Тэгээ орохдоо нөхөр хүүхдээ үлдээгээд явж байгаа гэдгийг хэлж исэн. Тэгээд гарсан. Дараа нь бас ганаа миний араас ороход хүүхдээ юу, хүүхд ч үлдэх үү гэж асуулт асуусан байлээ. Тэгэхээр яг энэ хүн буцаад ирэх үү гэдгийг нь л асуугаад байт юм байлээ. Тэгэхээр бүгдээрээ зэрэг хүүхдтэйгээ явж болно, орж болно. Гэхдээ тэрийгэ бодоорой. За, эмэгтэй хүний ажлын тухай яриач гэсэн байна. Ер нь бол эмэгтэй эрэгтэй гэлтгөө Америкт ирэх юм бол бас нэг хэцүү юм нь ажиллах эрх шаардаад идэг. Ер нь их Америк хэрвээ Америк компани Америк газар орно гэх юм бол ажиллах эрх шаарддаг. Оюутны виз, F1 виз, F2 виз, за тэгээд аяллаа виз бүгдээрээ ажиллах эрхгүй визнүүд баггүй. Тэгэхээр тэр тал дээр жоохон асуудал гардаг. Дээрээс нь Америк хүн болгонд Social Security Number гэдэг дугаар байдаг.
Тэр нь одоо нийгмийн даатгалын дугаар гэсэн үг юм уу? Хүн болгон өөрөөр дугаартай. Тэр дугаар чинь хамгийн чухал. Чиний амьдралын хувьд ер нь хамгийн чухал номер гэж хэлж болно. Тэгээд ажилд орох гингүүд тэр дугаарыг асуугаад байдаг. Тэгэнгүүт оюутнууд за тэгээд аялын визээр ирсэн хүмүүс тэр дугаар байхгүй. Тэгэхээр Америкт ирчгэл юм бол ажилд оршино гэж бас бодож болохгүй байх нь. Гэхдээ тэр дугааргүй ч гэсэн ажил хийж болно. Ажил хийх аргууд байгаа. Солонгос эзэнтэй газрууд, за гадаад өөр эзэнтэй газрууд. Миний нөгөө анх ирээд ордог газар чи Итали хоолны газар байсан байхгүй. Эзэн нь нэг өөр хаандахч үлсэн хүн байсан. Тийм болохоор бичиг баримтгүй хүмүүсийг оюутнуудыг ажилд авчдаг байсан. Тэгээ тийм газрууд ерөн бол их байгаа. Эмэгтэй хүмүүс ямар ажлууд хийдэг вэ гэхээр ихэнх эмэгтэйчүүд хумсны ажил хийдэг юм лээ. Маникюр, педикюр хийдэг. Виржиниад бол яг монголчууд ихтэй бидний энэ байгаа хэсэг бол Арлингтон гэдэг хэсэг байгаа. Тэр энэ хэсэгт бол монголчууд нэлээд их байдаг. Тэгээд эндээ хумс хийдэг ихчнэр эмэгтэйчүүд бас зөндөө байд юм лээ. Тэгээ би нөө шинээр ирсэн ч гэсэн хамаагүй ингээ сургаад авдаг. Заагаад оруулдаг хумсны газрууд зөндөө байд юм лээ. За хумсны ажил хийж болж гин, хоёрдугаарт нь над чиг зөөгч хийж болж гин ямар нэг ресторанд. За хэрвээ хилчин хүрхгүй гэж бодож байгаа юм бол food runner гэдэг ажил хийж болж гин. Тэрний яадаг вэ гэхээр нэг зөөгч нь хоолыг ингээд бичингүүд хоолнууд бэлэн болонгууд ингээд авчраад ширээн дээр нь тавьдаг ажлууд хийж болж гин. Тэр нь бол ямар ч хийж шаарддаггүй. Ер нь бол дандаа испанууд, мексикан тийм хүмүүс хийдэг аа. Рестораны газар ажиллахын нэг давуу тал нь гэх юм уу? Миний харснаар хэрвээ зөөгч тийм food runner-ийн ажил хийх юм бол өдөртөө орой болох нь мөнгө бодоод кашаар бэлэн мөнгөөр цалингаа авчдаг байгаа. Тэгэхээр бас айгүй зүгээр юм шиг миний хувьд бол санагддаг байсан. Тэгээд орой болгон мөнгө авчдаг болохоор ямар нэгэн халбалгүй. Тийм ажил хийж болж байна. За 3 дугаарт нь би нөгөө яг ажиллах хэрэггүй хүмүүсийн тухайд яриад байгаа шүү дээ. Тэрнээс биш хэрвээ ажиллах хэрэгтэй байх юм бол та хүссэн ажлаа хийж болно. Дээрээс нь хилийн төвшин сайн байх юм бол хүссэн миний ярьж байгаас өөр тэнгэрийн лаг ажлууд хийж болно шүү. Би зүгээр яг нийтлэг байдгаар нь оюутнууд за тэгээ аялын визээр хийж байгаа хүмүүс эсвэл харилцсан ч юм уу тийм хүмүүсийн тухайд ямар ажил хийж болох вэ гэдгийг ярьж байгаа шүү. Гэдгийг ойлгоорой. За тэгээд ресторан, хумсны салонд ерөн хүмүүс ажилладаг. Дээрээс нь кофе шоп ч юм уу эсвэл сэндвич хийдэг газар өглөөгөр ингээд сэндвич хийгээд явдаг ажлууд бас байдаг шүү. Хэрвээ бүр гэртээ байгаад хүүхдээ хардаг хүн байх юм бол гэртээ монголчууд бууз, банш, хэрцэн гурил гэрээрээ хийгээд тэгээд зар тавиад монголчуудаа бас зарж хөрхөн бас мөнгө олдог гэсэн шүү. Зүгээр байж ахаар гэд тий. Тэгээд хоолныхоо мөнгийг олдог гэсэн. Манай ээж нөгөө аялын визтэй болохоор ирэх болгондоо бууз хийгээд зардаг байсан. Тэгээ ер нь бол айгүй хүмүүс авдаг. Яа тэгвэл энд чинь яг ингээд тусдаа байранд түрээслээд амьдардаг хүмүүсээс гадна оюутнууд нөгөө байр хажуу өрөө түрээслэж амьдардаг хүмүүс олон байдаг учраас тэр хүмүүс чи баян орой үд ширээл хоолнд хийгээл галтгоонд ачигнуулах бас хэцүү байдаг. Тэгэхээр яг тийм бэлэн хоол аваад идчихдэг. Монгол хоолоо идмээр байдаг хүмүүс бас байдаг. Тэгээд тийм юм гэрээрээ хийх юм бол бас болдгийм л шүү. За тэгээд эмэгтэйчүүдийн ажлын тухайд ийм байна. Тэгээд тэрнээс гадна бас миний мэдгүй зөндөө ажлууд байгаа ах. Монголчуудаа ер нь бол миний нөгөө ирээд монгол хүмүүсээ бараадаарай гэдгийг чинь шалтгаан энэ байхгүй юу? Тэгээл монгол хүмүүс би биндээ ийм ажил байд юм аа гэд зуучлаад танил талаараа оруулаад явцдаг байгаа. Эрэгтэй хүмүүс бол ер нь бол хүчний ажлууд олдт юм лээ. Барилгын ажил. За манай нөхөр бол айгүйх ажилласан. Намайг удаармал барилгын ажил хийж исэн. Барилгын ажил айгүй хүнд юм бэлээ. Цаг нь гол нь айгүй эрт байдаг. Манай нөхөр 4 цагт яваад 12 цагт ирдэг гэсэн.
Тэгээ шөнийн орой ингээд авч чадах болохоор нэлээд ядард юм лээ. Тэрнээс биш барилгын ажил бол ер нь эрэгтэй хүмүүс ажил хүнд хүчээр гэдэг утгаараа бас арай цалин өндөртэй байд юм лээ. Цалин гэснээс ер нь бол дундаж цалин өдрийн $100 дунджаар 100-аас их мэдээж байгаа. Багада өдрийн 8 цаг гэхээр дунджаар $100, ихтэй бол $150-200 байдаг шүү. За эрэгтэй хүмүүсийн тэр барилгын ажлууд нарийн өндөр цалинтай юм билээ. Барилгын ажил хийж исэн. За хэрвээ машинтай болвол delivery ажил буюу хүргэлтийн ажил хийж болно. Хоол хүргэлт Монгол ресторан манай яг энэ Арлингтонд байдаг. Монгол ресторанд delivery хийдэг байсан. За өөр юу гэж болох вэ гэвэл өөр ч юу жилээ. Дэлгүүрт стокийн ажил хийж исэн. Дэлгүүрийн нөгөө бараануудыг ингээд дээш нь доош нь болгоод нааш цааш нь болгохдаг ажил хийж исэн. Нүүлгэлтийн ажил хийж исэн. Монгол хүмүүс бас өөрсдөө тийм нүүлгэлтийн компани нэгээд монголчуудаа аваад ажилт юм лээ. Бас солонгос компаниуд зөндөө байдаг. Солонгос эзэнтэй хүмүүс ер нь монголчуудыг ажилуулах аюул дуртай байд юм лээ. Эсвэл тогооч гэж болж бас. Гана намайг нөгөө Итали ресторанд хост хийж хаад гана араас ирээд тэгээд тэнд шууд пицца микрээр орж исэн. Пицца хийдэг байсан. Uber Lyft гэдээ яриад байдаг штэ бас. Тэрийг хийж болж юм. Тэр нь машинтай байх хэрэгтэй нэгдүгээр, хоёрдугаарт social security numberтай байх хэрэгтэй. Тэгээд тэр хэрвээ тэх юм бол ер нь аюу амар утаснаар аппликейшн асаагаал дуртай үедээ яваал тойрол хүмүүс авчаал тэгэл за харийг гэх юм бол ундраагаал тэгэл харьцдаг. Одоо бол ер нь бензин Америктэй үнэтэй болцсон байгаа болохоор юм болгоны үнэ нэмэгдээд байгаа. Тэгээ бас Uber Lyft гайгүй мөнгө хийж байгаа юм шиг байлээ. Тэгээд тийм байна. Бидний хийсэн ажлууд бол ийм байна. Манай нөхөр бол түрүүний миний хэлсэн бүх ажлуудыг хэрэг хийж үзсэн байгаа. Би болохоор тэр хост хийсэн. Тэгээд зөөгч хийсэн. Тэгэл зөөгч хийсээрээ байгаа л сая ажилласаа гарсан байгаа. Зөөгч хийхийг даваа тал нь юу гэхээр хүмүүстэй байнга харилцсан, Америк 9 шидийн хүмүүстэй харилцсан. Тийх болгонд ингээд ярилцсан, зөвхөн хоолныхын захиалгыг авахаас гадна Америкчууд айгаа яриа болохоор ингээд яриа өдөөд how's your day мэгэл ингээд яриад би бол анх ярих амар дургүй байсан. Тэгээд одоо болохоор аль хүнтэй ингээд яриад амар гоё чат үсгэж зөвхөн үйлчлэгтэй биш, бүр гоё ингээд гоё хүн гэдэг утгаараа гоё ярилцчихж бас тип авдаг. Цалин хүнээс мөнгө гарын мөнгө авдаг тийм ажил байгаа. Тэгээд тэрийг хийснээрээ миний хэл бас тодорхой төвшөндний сайжирсан гэж би боддог. Анх очиод ямар ажил хэр удирж орсон бэ гинэ. Тийм сая хийлсэн утгачийн ажилд очиод 14 хоноогүй байхдаа орсон байгаа. Гана ирснийхаа дараа бараг 3 хоноод ажилд орсон байгаа. Хэрвээ яг хэлсэн чинь таньдаг хүн л ахын бол нэг хурдан орчдөг. Бид нар шиг биш ямар ч танил тал байхгүй, танихгүй газар очих юм бол ингээл ойр хаваараа амьдарч байгаа газрынхаа хаваар хайрын гэсэн бүх газруудын хаалгыг тогшоол аппликейшн мөглөөл хүн авч байгаа юу гэж асуугаал ажилд орд юм лээ. Ер нь бол ажилд орох гайгүй нэгдүгээрт англи хэл чинь тодорхой хэмжээний сайн ойлгох төвшний байх хэрэгтэй. Хэцүү байсан зүйлүүд гинэ. Анх очиход хэцүү байсан зүйлүүд гинэ. За мэдээж анх шал танихгүй газар орчин солигдоод хэцүү. Хамгийн хэцүү юм нь бол мэдээж хайртай хүмүүсээ санаа, гэр бүл, ээж аав, ахын дүүс, найз нөхдөд санах, битгэрэх. Тэр бол хамгийн хэцүү юм. За хэрвээ англи хэлж жоохон муутай ах юм бол бас хэцүү. Хүмүүстэй харилцахад хэцүү байдаг. Дээрээс нь нөгөө хийсэнчлээ ажиллах эрх social security number байхгүй бол ажилд ороход бас хэцүү. IT-ийн мэрэгчлэр жишээ нь сургууль төгслөө гэж бодлоо штэ. IT-ийн ажил үнэхээр сайн байлаа. За тэгээд англи хэл чинь сайн байлаа. Тэгээд энэ ирээд оюутнаар ирчээд IT-ийн ажилд орё гэх юм бол чамд ажиллах эрх байхгүй бол орж чадахгүй байх жишээ те. Эрүүл мэндийн даатгал буюу insurance-гүй болвол хэцүү байт юм лээ. Америкт эмнэлгийн тусламж, эмнэлгийн
одоо ямар нэгэн үйлчлэгээ авахад маш хүн төлбөртэй байдаг. Жишээлбэл төрөхөд доотл нь $10,000 гардаг гэж бодохоор амар их байгаа зү. Тэгээд эмнэлэгт 2 хоноо л. Гэхдээ авж байгаа үйлчлэг нь бол мэдээж үнэхээр сайхан л та Монголд зөрчилдөхгүй. Гэхдээ $10,000-аар төрнө гэдэг бол айгүй үнэтэй иншүрэнсгүй хүн штэ. Тэгээд хэрвээ иншүрэнс авах юм бол сар болгон $500 ч үлээ ингээд төлдөг жишээтэй. Тэгээд ер нь бол эмнэлгийн үйлчлэг авахад айгүй өндөр иншүрэнс дөнгөж ирсэн хүмүүс иншүрэнс аваад тэгээд явна гэдэг бол бас хэцүү байд юм лээ. Тэгэхээр мэдээж гадаад байгаа ээж аваасаа хоол тийм байхад өвчих юм бол айгүй хэцүү байд юм лээ л дээ. Тэгэхээр хэрвээ ирэх байгаа бол бүрэн шинжилгээнд ороод өөртөө ирэмжлээд өвчин зовлонтой юу вэ тэр бүхнийг эмчилж агаад ялангуяа шүдээ сайн эмчилүүлж агаад ирээрээ гэж хэлье. Энд бас иншүрэнс авсан ч гэсэндээ зарим иншүрэнс нь шүдний тийм үйлчлэгийг коверлдгоо иншүрэнсүүд байдаг. Зүгээр л омтуулахад л $900 байх жишээтэй. Тэгэхээр Монголдоо сайхан бүх үйлчлэгээ бүх шүдний юу гэдэг өсөлтөд толгоноос эхлээд хөлийн уруу хүртэл сайн эмчлээд үж ирээрээ гэж хэлмээр байна. Нэг хэсэг уучраа олтлоо бас дөнгөж ирчээд дөнгөж ажилд ороод сургалтын төлбөр мөлбөр ингээд янз бүрийн юмаа төлж ячиж бас иншүрэнс төлөх гэдэг бол үнэхээр дарамттай. Ер нь бол Америк айгүй гоё бид нар ингээд жаргалтай амьдраад байгаа юм шиг мөртлөө нөгөө талаараа ингээд ярих юм бол дарамтууд бас амар их байгаа. Тэр иншүрэнс дээрээс нь төлбөр мөлбөр янз бүрийн төлбөр тийм байдаг шүү. Тэгэхээр аль сайхан газар ч гэсэн тийм хэцүү юмнууд бас байгаа. Тэгтээ хэцүү гэдэж болохгүй. Тэгэл аль сайхан талыг хараад хичээгээл явж яхад болно доо гэж боддгийм. Мөнгө цуглуулах боломж хэр байдаг вэ гинэ. За хүмүүс ингээд Америк гэхээр айгүйх мөнгө цуглуулад айгүйх мөнгө хийгээд буцах юм шиг санд юм шиг үлээ. Тэгтээ ингээд сонсохоор өдрийн $150 $250 гэд бодохоор 5 хоногт $1,000 доор хаяж 5 хоногт $900 $800 юм байна гэж шууд монгол хүмүүс сэтгэл нь орчтой юм байлээ л дээ. Тэгтээ эргээд гарч байгаа зардлуудаа маш бодох хэрэгтэй. Америкт хамгийн үнэтэй юм бол байр байна. За хэрвээ ганцаараа ирж байгаа бол эсвэл хоёулаа хүүхдгүйгээр ирж байгаа бол айлын хажуу өрөө түрээсэлж болж байна. Тэр нь хамаагүй хямдхан $800 $700 гэд хажуу өрөөнд түрээслээд ажиллаад явах юм бол бас харцангуй гайгүй мөнгө хурах магадлалтай. Гэхдээ хүүхдтэйгээ ирэх юм бол айлын хажуу өрөө байгаад хэцүү шээ тий. Тэгээд хүүхдтэйгээ ирэх юм бол заавал нэг өрөө байр түрээслэх хэрэг гарна. За дунджаар $1,500. Одоо бол бүр өсөд байгаа хамгийн юмны үн ханш тэгээ $1,500-аас $1,700 хооронд нэг өрөө нэг унтлагын өрөөт нэг bedroom ийм өрөө биеийн байр түрээсэлж болно. За тэгээ нөгөө нэг сарын авж байгаа цалингийн чинь тал нь ингээд байрандаа явчихж байгаа. Хэрвээ машин авах юм бол машины даатгал сар болгон төлдөг. Монголд нөгөө нэг удаа төлдөг юм билээ шүү дээ жилд. Энд бол сар болгон даатгал төлдөг байгаа. Хэрвээ шинж олгож байх юм бол үнэтэй гардаг даатгал нь. За тэгээд $100-аас $200 сар болгон машин төлнө. Шинэ машин авах юм бол бас шинээр ирж байгаа хүмүүст нөгөө зээлийн түүх гэдэг юм байхгүй учраас хүн маш хүндэртэй гардаг. За тэгээд шинэ машин авах юм бол тэгээд дунджаар иншүрэнс зээлтэй нийлээд бараг 600 багадаа $500 $600 гараа авчна гэд бодоорой. За тэгээд хүмүүсийн амьдрах хэмжээнд хоолундаа авч идэж уун энтхийн өмнө гэх юм бол бас харьцангуй хоол хүнснээрээ тийм өртөг өндөртэй биш байсан чинь сая энэ жилээс эхлээд юмнууд маш хүнд орсон. $3 байсан ийм том сүү одоо $5-6 болсон байгаа жишээтэй. Тэгээд тийм болохоор ер нь бол өртөг өндөртэй шүү гэж хэлмээр байна. Өртөг өндөртэй гэдгийг бодолцоорой. Тэгээ миний бодлоор бид хоёр бас нэг Солонгост ажиллаж исэн гэсэн шүү дээ. Миний бодлоор Солонгост арай илүү их мөнгө хийх хураах
боломжтой юм шиг санагдсан. Яа гэвэл байр нь аюу хямдхан байт юм лээ. Байр одоо жишээ манай байгаа шиг байр бараг 5 сарын 500 мянган вон ч юм уу тэр үед тиймээс шүү дээ. 300 мянган вон тэр үед. Тэгэхэд чинь энд одоо $1500 гэж бодохоор тэнд бол маш их мөнгө байранд хэмндэг. За тоолгонд мөнгө бол бүр хамаагүй хямдхан байт юм лээ. Тэгэхээр дээрээс нь нөгөө Солонгос ч ажиллах эрх энэ төр гэхгүйгээр мэдээж хар ажил бол хийн л дээ. Гэтэ энтэйгтэй харьцуулах юм бол мөнгө хураах боломж арай илүү байд юм шиг санагцсан. За тэгээд өнөөдөр та нартай багч болох хэрэгтэй юм ярьсан болов уу? Хэрвээ дахиад өөрөөр асуултууд байх юм бол доор комент бичээрэй. Дараа нь дахиад нийлүүлж аваад ийм бичлэг хийя. За тэгээд дараа уулзъя. Bye. Таны гизээ